За ингээд 2 дугаар анги маань бүтлгүй Робин сүмбэ 3 цагтаад мэдүүлэг өгч байгаагаар эхэлнэ. Харин золоо эмнэлэг твцсэн цоогоос ирэхлээр мэдээ сууж байна. Нөгөө хоёр нь ирсэн хоолноос нь бас хороогоостай. Тэгээд танаа эмээ бит хоёрыг чамайг барьцаалсан гэдгийг мэдүүлэх яах вэ гэхэд там хоёрыг бол амьдарч нь л болно л гэж хариулж байгаа. Галзуу. Яг ингээд ярьж байхад нь эмээ нэрсэн бүгдийг нь сонссон байж байна. Мань гурав нэг лүгэ харж байснаа. Awkward moment төрөв шилжнэ. Энэ бүтлгүүгийн царай бүр нэг сүнсгүй. Золоо шоо зүхтаараа гэж өрлөөд тэр гуравчинхэн илгээ наа дал дутгаараа шүү. Тэгээд золоо ховцсон шүүгэн нуугдах жам болоод ороод нүдэн анаад нээсэн чинь нэг тийм жосооны үе юм шиг газар ирсэн байж даг. Эрклээ уналтаа энэ уулна. Нөгөө ирчний мэд энэ бүхэн танаа охины сайн шүү. Битэр 5 сая гэд ярьж тусаагүй тэл имээ үгийн таслаа шууд шүүгэн дээр явж чад. Гарч ирэхгүй чиг хаалгын дотор байхгүй. Сони юм да яалтчгүй ийшээ орсон юм да гэд буцаад хартал гараад ирнэ. Золоо маань нэг тийм шилждэг супер хүчтэй болцсон юм байна. Энийг нь сүмбэ нууцаар тагнаад байж байна. Дүршилжгүйд нөгөө гэр оронгүй аххууд нэг эмхтэй хийм харуулсан зогсож байна. Муу дүр юм шиг байна. Юудэнтэй залуутай хамт сүмбэгийн багын зургийг хараад байж байна. Нэгнийгээ таньдаг бол та. Сүмбэ жоохон байхдаа олон хүүхдийн хамт нэгэн хорон санаад эрдэмтний зуршилтанд оржээ. Энийг багийг ий. Нэг сонин цэнхэр өнгөтэй шингэнийг судалцлуугаар шахаж тэрэн супер хүч өгд юм уу та. Эд юмсыг хөдөлгдөг нэг Stranger Things-ийн Ash шиг супер хүчтэй болжээ. Тэгээ хяналтаа алдах үед нь түүнийг гэмтгэхээс өмнө нэгэн хүү аварнаа. Тэр хүү сүмбэг аварч байхдаа толгоондоо хүчтэй гэмтэл авсан ч эдгэж чаддаг супер хүчтэй байна. Энэ бүх өнгөрсөн тусан явдлыг сүмбэ хар даран зүүдэлж өгдөг. Гэрийнх нь бүх тавилга агаарт ниссэн. Ингээд л гэрийн замбрааг байсан юм байна шүү дээ. Золоогийн эмч бүр нүдэндээ итгэдэггүй. Учир нь түүний бие эв эрүүл сав савруул болсон байв. Бүтлгүүр Робин тандан анханасаа таамаа хоёр шиг бүтлгүү навшид идэх хэрэггүй байсан. Гэд явах үед нь Робин барьжсэн лазаа шидэх гэж байснаа болоод гэрийнхээ ханлуу шиднэ. Энэ хоёр дүрийн гаргаж байгаа царайны авирал их гоёо. Тэр шидсэн лаз нь гэрийнх нь ханыг нэвт цоолсон байна. Энэнд маань ийм хүчтэй болсон гэдэг нь ой тоонд нь буухгүй байгаа л та. Харин бүтлгүй эхнэртэйгээ ярьж байгаад явах гээд хөргөчнөөсөө гараад таттал салахгүй. Өөр шигөө бүтлгүй наалддаг хүчтэй болчих. Төрөлхийн бүтлгүй, хүчин хүртэл бүтлгүй. Энэ үед зоологийн эмээ түүнд ирүүл болсныг нь хэлээд гадаад паспортыг нөгөөд эрхчлөөг нь өгөхөр болсон гэлнэ. Гэхдээ нэг болцолтой. Энэ усан үзмийг дандаа сайн юм хийж дүүргээд дараа нь аялаарэ гэд хэлнэ. Сүмбэ золоо дээр ирснэ. Чи өрд нь өхөж байсан уу гэд тэнийг юм асууж байснаа яваад өгнө. Золооч гайхаад оцорно. Тэгээд Робинос нөгөө камер хаана гэхэд бичлэг хийжсэн газраа үлдээсэн гэдэг. Тэр бичлэгээ олдвол асуудалд орох учраас очиж авахар яарангүй байна. Робин энэ талаар бүтлэхүүд хэл дуулгана. Золоог ингээд яаран алхаж байхад нь сүмбэ араас нь нууцаар дагаж байв. Солонгос кинон дээр бүгд нэг ийм алхам үлсэн. Гэтэл тэр хоёрыг бас ардаас нь юудэнд дагаж байна. Энэ яах гээд байна? Золоо нөгөө газараа иртэл тэр нь орхигдсон хүлэмж байв. Золоог эрхийн зэрэгцээ сүмбэч бас шил даран ирлээ. Их ядарсан бололтой. Ороо тайтал нөгөө камер байхгүй зөвхөн тагнал үлдсэн байв. Яг энэ үеэр бүтлгүү бас ирж таарнаа. Тэгсэн чинь сүмбэ нөгөө хүлэмжийг чинь супер хүчээр яг л лааз бодсож байгаа юм шиг бодсож байв. Учир нь түүнийг нөгөө хүүхд байхад тулсан хүүхэд мөн байна уу биш ээ гэдгийг алж иж шалах гэдэг юм да. Золоо дахиад л шилжээд далайн гоолд нэгэн завин дээр ирсэн байв. Сүмбэг супер хүчээр ийш тийшээ юм ав шидэлж байгааг харсан бүтлгүү маань шоконд орноо. Харин энэ бүхнийг юудэнд дээрээс нь хараад зогсож байв. Тэгээд чамайг олчлоо гин. Золоо шилжээд далайн дээрэнштэй онгоцсон дээр ирчихжээ. Нөгөөд нүгэн зөрөөгөө шууд л буудна. Дахин дүршиж үед нөгөө муу долын эмэгтэй бас нэг эмэгтэй хамт нэг хүний гэрт нь ирсэн байв. Ардаас нь багийн удаан уулзсангүй шүү гэсээр гарч ирэв. Зоологийн эмээ энэ хэд урд нь хамт ажилладаг байжээ. Ингээд энэ удаагийн ангийн түрээд туслаа. Түр бай.